би өнөөдөр Blackpink-ийн талаар дөрвөн зүйлийг ярих болно. Ингээд магтах зүйл дээр бол Blackpink-ийг ярина, дөрвийг ярина. За нэгт бол бүгдээрээ Blackpink-ийн бүх гишүүнүүд өөрийн гэсэн юм үзэсгэлэн байдаг. Маш ингээ хөөрхөн гэх юм уу та. Гэтэл маш хөөрхөн гэх юм уу та. Гэтэ Blackpink-ийн гишүүд үнэхээр хөөрхөн. За хоёрт болох юм бол хоёрт гэх юм бол амьдаар дуулахад маш сайн. Бүр дэлхийд дээд түвшний амьдаар дуулдаг гэдэг. Маш ингээд гэхдээ бэлтгэл хийсэн нь бол маш сайн харагдаг. Дагаа 3 дугаар зүйл нь юм бол бүжгийн дэглэлт нь бол маш сайн. Ингээд энэ бүжиг нь ингээд дуутахаа маш их зогцдог гэх юм уу да. Тийм л дээ угаасаа бүжиг нь ингээд яг дуутахаа ингээд маш ингээд зогцдог. Тийм ямар ч хүн байтугай ингээд бүжиглээ ингээд сурчаар бүжиг баш амархан бүжиг өндөө зарим нь бол маш хэцүү байдаг аа. За дөрөвт гэх юм бол бүгдээрээ ингээд одоо алдартай брендийн утаснуудын гээд том нүүр царайгаар явдаг. Бүгдээрээ маш сайн амжилтанд хүрчихсэн байгаа. Ингээд маш ингээд одоо ингээд Jenny ингээд Gentle Monster шилийг зүүчин байлаа гэхэд хүмүүс ингээд би Jenny-ийн зүүчнээс шилийг авъя гэж тэгдэг. Хүүхдүүд ээж аваагаа тэгдэг. Тийм болдог. Тийм баа шүү. Манай имэйл аварт. Энэ юм. Одоо өөлөх зүйл гэх юм бол Blackpink-ийн одоо Blackpink-ийн 3 гишүүн Jenny, Rose, Lisa 3 солонгосоор бол маш сайн ярьдаг. Жигсүү бол одоо жоохон ярих гал байгаа юм шүү лээ. Хэдүү хэлээд байгаа. Одоо ингээд бүх орны хэлийг мэднэ гэдэг чинь бүх орны ингээд фэнүүдтэй ярьж чадчих гэсэн үг заяа. За тэгээд би Blackpink-ийн гишүүнээс дуртай 2 гишүүн сонгох юм бол Jenny, Lisa 2 сонгоно. Энэ хоёрын нэгийг сонгох юм бол би Jenny сонгоно. Яг гэвэл Jenny маш хөөрхөн, тэгтээ Lisa маш их хөөрхөн. Тэгтээ миний хувьд бол тэр хоёрын Jenny илүү хөөрхөн. Тэгтээ үзэсгэлэнтэй царайтай байлаа гэд ингээ юу ч хийж чадахгүй. Хөөрхөн царайнаас өөр юу ч хийж чадахгүй бол амжилт нь хүрэхгүй ч юм чинь. Хүрэхгүй. Тэгээд энэ Blackpink-ийн 4 гишүүн яаж ингэж ингээд амжилтанд хүрэхийг тулд ингэж маш ингээд амжилтанд хүрэхин тулд яаж ингэж зүтгэсэн болоо гэж би боддог. За тэгээд өмнө нь байгуулахдаа ингээд Blackpink ингээд юу бүтээх ингээд гишүүнүүдийн сонгохдоо 8 гишүүнтэй байсан юм билээ Blackpink. Тэгээд 4 гишүүн би тэр юу оруулаа гэд ямар энтэй миний хэлбэр амэтрах юм. Нэг компьютер тэнд ингээд тэгээд тэнд бүтэгдээ тэгээд сонгогдоод 8 гишүүн нь бол Blackpink нэгдсэн байсан юм аа. Тэгээд тал 4 гишүүн ингээд өөр гишүүнлөө ингээд өөр ингээд хамтлаг руу орчихсон байгаа. За тэгээд би миний ярьсан зүйлүүдийг би маш сайн судалсан. Судалж би ингэж эднэрийг хэлдэг шүү манайхаа. Дуур худлаа зохиогоо хэлчлээ гэж санаа боддог. За одоо бистэй би дараагийн бүсгээр уулзтаа ямар юм хүн яруулмаар байна. Коммент бичээрэй. Баярлалаа.